Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийн татврын дарамтаас олж нуруугаа авахулж байна гэдэг талаар та нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлж ирсэн л да. Тэгэхээр яг тань руу ингээд хувь чатаар яг энэ асуудал зовлон бэрхшээлээ хэлж ярьж байгаа ер нь хичнээн аж ахуйн нэгжүүд байна. Үүсэт байгаа асуудлуудыг яг юу гэж хэлж байна? Зүгээр би тоолж амжихгүй байгаа. Зүгээр одоо би ингээд зүгээр ингээ харууллаа. Бүгд дансыг барьцсан байгаа юм мулт татцсан. Сүүл та нар нэг чатыг харсан байх. Нэг хүн бас нэг чатад дэлгэцсэн байсан тий. Татврын юм яаж харьцаж чинь тий. Тэр хүн үнэ хэлж татврын үнэ хэлж байгаа байхгүй. За манай сангийн яам болохоор бидний урамшуул их хэсцэн. Татврын бүрдүүлэлтээ сайн хийвэл урамшуул цалин авдаг байсан юм байна л да. Ер нь урамшуул цалин дээр нэмэх нь урамшуул тэр нь цалингийнх нэг хэсэг болцсон. Одоо татврын орлого буурсан учраас татврын орлогыг хурдан бүрдүүл илүү их татвар цуглуулж чадах юм бол урамшуулж өгнө гэж хэлсэн. Инхээр нөгөө нэг татврын байцаагч нар татврын албад чинь байдаг бүх арга хэрэгжилж байгаагаа өөрсдөө бас тайлбарлаад бизнесийнхэндээ тайлбарлаа байж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ сангийн яам, энэ засгийн газар татврын албаар дамжуулаад шүү. Хулгай дээр нь хийж байгаа байхгүй. Зодож авч штэ. Хүний мөнгийг зодож авч. Тэгээ гадагшаа ямар PR хийж нэхэр энэ компаниуд төлөх ёстой татвар штэ. Энд чин албан татвар. Яагаад өгөхгүй гэдэг юм? Хэрвээ татврын өргөө байсан бол юу гэж наад дансыг чинь хааж идэх гих мэтчлээ. Гэтэл 2016 оноос хойш за ингээд 10 жилийн хугацаанд 3 төрлийн татврын орлого 6 дахин өссөн. Үүний 4 дахин өссөн хэмжээ нь 2020-оос 2024 он. За яг энэ донд ингээд ханшийн хэлбэлзэл олон зүйл шалтгаална. Дор хаяж 2-оос 3 дахин татврын орлого нэмэгдсэн байж төсөвт. Энэ хэрээрээ бизнесийнхэн татврын ачаал ирсэн гэсэн үг байхгүй нэг талдаа. Нөгөө талдаа бизнес зөвхөн татвар дарамт болдго юм биш ээ. Энэ төсвийн хэд төлөлт чинь барааны үнийн өсөлт инфляцийг хөөргөдөж идэг эрэлтийг нэмжээдэг Инхээр эрэлтийг нэмжээдэг барааны үнийг хөөргөждөг гэдэг нь инфляцийг хөөргөдөг гэдэг нь компани ажил олгогчдын дарамтыг ачааллыг зардлыг улам нэмжээдэг. Ингээд сүүлдээ ажиллаж чадхаа болж байна. Энэ нь ямар эрсдэл рүү төлөвлөдөг вэ гэхээр далд эдийн засаг руу төлөвлөдөг. Одоо ингээд татврын алба ингээд хүнийг дансыг барьж байгаад мөнгөний аваад эхэллээ шүү дээ энэ онд. 90 онд бүр байхгүй шүү дээ. 90 онд бүх гүйлгээ бэлэн рүү шилжиж эхэлнэ. Баталгаатай. Энэ Монголын төр ерөөсөө яг ингээд толон тарчаад өөрийгөө цохоод байгаа байхгүй. Ерөөсөө өөрийгөө цохоод. Өнөөдрийг арга цаа энэ оныг л өнгөрөөч энэ хаврыг өнгөрөөч бол наадам. Нэг юм тогтож үлдэх гэсэн ирэх барьж байгаа хугацаагаа жоохон барьж үлдэх гэсэн л нэг ийм арга хэмжээнээс болоод өнөөдөр бүр тартагтаа тулж штэ. Одоо яг засан бөмбөг шиг л жоохон урагшилт хийгээл яваад байдаг улам томроод байдаг сүүлдээ тэрийгэ дийлхээ болоод хад чулуун мөргөж хагардаг ийм л нөхцөл байдал руу явж байгаа. Энэ сангийн сайд. Энэ сангийн сайд ч одоо хэдэн жил сангийн сайд 6 юу. Гэхдээ ерөнхий сайд бол энэ нэг татвар бүрдүүлэхийн тулд дансыг наадаг асуудлыг хална гэдэг нэг мэдэгдсэн шүү дээ. Манай ерөнхий сайдад бол нэг л давуу тал байгаа. Маш сайхан рил хийдэг. Тэгээ яг хүмүүсийн юу хүсэж байгааг хэлж чаддаг. Тэр видео багийнханд нь баяр хүрэх хэрэгтэй. Сайн ажиллаж штэ. Үр дүн ерөөсөө юу ч байхгүй. Одоо жишээлбэл манай ерөнхий сайдын маш тодорхой хэлсэн залилангийн нэгийг хэлээсэй. 128 бүтээмжийн менежерийг халаад төсөвт байсан 40 тэрбум мөшөлийг хэмнэлээ гэдэг байгаа штэ. Худлаа. Энэ бол зүгээр монголчууд руу харж агаад улаан цам худлаа хэлж. Тэр 128 бүтээмжийн менежер гэдэг байгаа, пенальти менежер гэдэг байгаа хүмүүс чинь компаниас салинждаг байсан байхгүй. Төсөвтөө хамаагүй. Одоо энэ 16 сайт чинь төсвөөс салинжна. Тэр бүтээмжийн менежер чинь төрийн албан хаагч биш. Төрийн улс төрийн албан хаагч биш. Албан тушаалтан биш байхгүй. Компанийн ажилтан. Одоо энэ 16 дэд сайд гэдэг байгаа нөхрийн цалин хангамж төсвөөс гарна. Өнөөдөр төсөв 100 төгрөгч байхгүй. Компаниудаас мөнгө зээл цалингаа тавьж байгаа. Нууцаар. Бүх зүйлээ худлаа хэлж байгаа. Одоо ингээд Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын тэргүүн засгийн газар нь гарч ирээд одоо энэ гишүүд бас сонгогдсон гишүүд нь гарч ирээд их хурлын эндэр дээрээс засгийн газрын танхим дотроос худлаа хэлнэ гэдэг чинь гэмт хэрэг. Энд ёс зүй ёс суртахуй яригдахгүй шүү дээ. Эрх зүйн талаас яригд гэмт хэрэг. Заллах гэмт хэрэг гэдэг монголчууд. Худлаа хэлж байгаа байхгүй. Одоо та нар бүгд тийм бодолтой байсан биз дээ. Энэ 128 үнийг 40 тэрбумаар санхүү төсвөөс өгдөг байсан. Энэ хэмнэлт төсвийн хэмнэлт хийгээд тэгээ харин 16 болгож явах баярлахгүй яга уурлаад байгаа гэж хэлээд байгаа үстэй. Тийм ойлголттой байсан. Гэтэл тэр 128 хүн чинь төсвөөс цалинждаггүй компаниас цалинждаг байсан. Энэ бол факт байхгүй өөртөө мэдчихэж байгаа. Одоо энэ гişүүд ч гэсэн зарим санаатай санаандгүй худлаа мэдээлэл тараагаад байгаа байхгүй.
Энэ бол олон нийтээс санал авч гарч ирчээд шууд хуурж ийн гэсэн үг. Гэмт хэрэг байхгүй. Энэ томилогдсон дид сайд нарыг та ер нь шалгуулж чадамжийн хувьд одоо ямар хүмүүс томилглоо гэж ярьж байна. Сая гэмцэх сайд бол дид сайд нар цалин авахгүй гэсэн тийм яриа байна. Эсвэл цалинчихгүй гэсэн. Яг хөөрхий одоо тэгэл янз янзын тайлбар хэлээл цалин авахгүй энэ чинь ингээд бас л хуурм ихлэлт байхгүй. Чи цалингүй хаанигтай газар ажиллах уу? Ажиллахгүй шүү дээ. Тэр том сургуульд төгссөн нөхдүүд ирээд нэг хөдөлмөрийн үсээ доод хэмжээгээр ажиллах уу? Боломжгүй. Тэгэхээр нүдэн дээр яль болох баг цалинтай эсвэл цалингүй гэж хэлж ийн гэдэг бол далдуураа их тохирч ийна л гэсэн үг шүү. Энэ бол хулгайгаа шууд хэлж ийна л гэсэн үг. Илүү хэрсүү хандах хэрэгтэй шүү дээ бид нар. Нэгт. Хоёр тэр 16 дэд сайд дотроос би хулан гэж нэмэгтэй байна. Ер нь тэр дэд сайдрын тухай буй бол нэг тийм дүгнэлт хэрэггүй байна. Хэн байхаас үл хамааран энэ оронтой Монголд хэрэггүй л гэдэг байгаа шүү дээ. Өнөөдөртөө. Яг тэр зүгээр томилогж байгаа хүмүүсээс тэр хулан гэд эмэгтэйг бол мэднэ. Одоо тэр орооныгийн хилцээр гээд Монголын бас нэг энэ төрийн нэг томоохон хилцээр энэ дотор бас нэг санхүүч тэ эдийн засгч хүн гэсэндээ бас нэг энэ үр гөрөөлтэй ажилласны бол сайн мэдж байгаа. Их сайн эмэгтэй. Тэгээд харамсалтай нь ардын намд байгаад байна л буруу газар л жоо харамсалтай. Аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй холбоотойгоор танаа намын бүлгээс тэр эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах хэсэг гэдэг нэг санаачлаг гаргаад танилцуулж ирсэн. Энэ бас Монгол ардын намын бүлгийн зүгээс бас дэмжлэг авахгүй харагдан лээ. Яг энэ үед харин эдийн засгийн өршөөлийн хууль гэхээс илүү татварын реформ дээр танаа нам илүү төрхөө санаачилж ажиллаад явбал яасан энэ дээр ажиллаж байгаа юм байгаа болов. Нэгдүгээрт нөгөө тэр өршөөлийн хууль бол бүлгээс ямар нэг тийшээ дээр гараагүй. Бүлэг дээр яригдаачгүй. Зүгээр хөв гişүүд байр суурь илэрхийлж байгаа. Өршөөл бол тодорхой төвшөнд бид нэг цэг хатгаад хийхгүй бол болохоо байчлаа. Одоо хуучин бол ер нь ингээд нэг томоохон компаниудын томоохон өрөөд яригддаг байсан бол одоо жижиг дундад бүгдээрээ хэцүүцчлээ шүү дээ. Гэхдээ энийг өршөө нөхөөсөө илүүтэй тэднэрт нэг яаж амьсгаа авах нэг юм зай өгөх вэ? Яаж нэг хөл дээр зогсох зай өгөх вэ гэдэг юмыг бол ухаалгаар бодгоос аргагүй нөхцөл байдал руу орчлоо. Хоёрдугаар тэр татвартай холбоотой юм дээр танаахан ажиллахгүй мө гэж бид нар бол одоо байдаг бүх хуулиудаа өргөн барьчаа байж байгаа шүү дээ. Татвар нийгмийн даатгалтай холбоотой. Бизнесүүдийнхаа нуруунд дээр байгаа ачааг багасгахтай холбоотой. Хилцэхгүй байна л да жил болж байна. Ягаад шалтгаан гэхээр засгийн газар багц хууль бодлогоороо хийнэ гэж хэлэл жил байхгүй. 2 жил нь байхгүй. Үр дүнд нь хүмүүс юу гэж ойлгоод байгаа юм арчсан нам шүүмжлэхээс өөрөөр юм хийж чаддаг. Хийгээд өргөн барихаар эрх хөрөгчд нь хилцүүлэхгүй байна л зогсоочод өөртөө хийхгүй хүнээр хэлэхгүй. Одоо тэгээ үнэхээр зөхөрж штэ. Одоо тэгээд энэ татварын шинжилгээг хариуцсан дэд сайд энэ төр гэж томилж байгаа энэ төр бол илгийн л юм. Завхлан сайд бол мэдэхгүй гэсэн үг штэ тэр чинь логик гэвд те. Тэгээ мэдэхгүй хүнээр сайд хийлгэж яах чинь 6 7 жил хайр юм.